За нэгдүгээр бодлогын хувьд энэхүү тоон дарааллын медиан нийтвэ гэсэн. Тэгэхээр медианыг олохын тулд бид тухайн тоонуудыгаа ихээс нь бага руу ирэмблэх ёстой. Тэгэхээр би эдгээр өгөгдсөн тоонуудыгаа ижил хуваарьтай болгохын тулд 5, 4, 6 гэдэг тоонуудын хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олох ёстой. Тэгээд ингээд үзэх юм бол бидний хамгийн бага ерөнхий хуваагдагч бол 60 болно гэсэн. Тэгэхээр би энэ өгөгдсөн тоонуудыг бүгднийг 60 хуваарьтай болгох хэрэгтэй гэсэн. За тэгэхээр 5-ны 7-ыг би жишээлбэл хэдээр үржүүлвэл 60 болох вэ гэхээр 12-оор үржүүлэх юм бол 60 болно. Тэгэх юм бол энэ 60-ны 84. Дараагийнх нь 4-ний 5-ыг би 15-аар үржүүлэх юм бол 60 хуваарьтай болох ёстой. Тэгэхээр 60-ны 75. За дараагийн 5-ны 4-ийг би мөн адилхан 12-оор үржүүлэх юм бол 60 болно. Тэгэхээр 60-ны 48. За 5-ны 6-аг ижил 12-оор үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол 60-ны 72. За дараагийнх нь 6-ны 5-ыг бид 10-аар үржүүлэх юм бол 60 болох ёстой тийм ээ. Тэгэхээр 60-ны 50 болно гэсэн. За одоо энэ тоонуудаа болохоор өгсөн тоонуудыг бид ирэмблэх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн бага тоо бол хэд байгаа вэ гэхээр 60-ны 48 буюу энэ тоо байна. Дараагийнх нь 60-ны 50 гэсэн тоо байна. Түүний дараагийнх 60-ны 72, дараагийнх нь 60-ны 75, түүний дараа 60-ны 84 байна. Тэгэхээр медиан гэдэг бол энэ ихээсээ бага руу ирэмблэгдсэн байгаа тооны маань хувьд яг голын тоо гэлж байгаа учраас 60-ны 72 байна гэсэн. За ингэхээр бидний 60-ны 72 хэдтэй тэнцүү байсан бэ гэхээр энэ тоо буюу 5-ны 6-тай тэнцүү. Тэгэхээр бидний медиан бол Г хариулт буюу 5-ны 6 гарч ирж байна. Хоёрдугаар бодлогын хувьд цорогч параллелограмм, ромб, квадрат зурж хайчилж гэсэн ийм 3 дүрс. За эхнээс нь бид нэр зурчихсан байна. Параллелограмм, ромб, квадрат ах нь тийм ээ. За түүний дараа эдгээр дүрсүүдийг яг таллаж хувааж байхаар нугалсан. За би нуглаас ингэж зуръя. За эхнийх нь би ингэж таллаж хувааж болох юм байна. За түүний дараа мөн адилхан ингэж болох нь байна. Түүний дараа ингэж хуваач. Тэгэхээр аль дүрсүүдийн хувьд адил хажууд гурвалж өгсгөө гэсэн. Тэгэхээр адил хажууд гурвалжин үүсгийн тулд хоёр хажуу талд маань тэнцүү урттай байх ёстой. Тэгэхээр энэ дээр өгөгдлөө ашиглах юм бол энээс ялгаатай урттай. Тэгэхээр өөрөөр тэмдэглэгдэх нь энэ дүрс бол энтэй ромбын чанар ёсоор хажуу талууд нь тэнцүү юм чинь ромб бол байж болох юм байна. За бид нарт ромб дүрс бол байж болж энэ дараа нь квадратын талууд адилхан байдаг учраас адил хажууд гурвалжин буюу үүсгэх гэсэн. Тэгэхээр өгөгдөл ёсоор ромб квадрат 2 гээд бидний хариулт бол Г хариулт гарч ирж байна.